За бид Хинтээ аймгийн засаг дараа аюур бунтай уулзж байна. Сайхан үйлчж гэнэ үү та? За намрын адаг сарын сүүлийн өдөр за өвлийн ихэнх сар гарах гэж байна. Маргааш одоо өвлийн ихэнх сарын шинийн нэгэн буюу Эхэзэн Чингис хааны одоо мэлмиг хийсэн өдөр Монгол бархлын өдөр тохиох гэж байна. Тэгээд энэ өвлөл бол одоо сайхан манай хан античууд бүлжилтийн бэлтгэлээ бүрэн базаагаад өвлийг одоо сайхан өнтөд авахыг одоо зорж байна. Одоо намар сайхан урт намар боллоо. Одоо тэгээд өвлийн улирлыг одоо золгож байна. Сайхан үлжиж байна. За өнгөрсөн 24 оны сонгуулиар Хинтээ аймагт ардчилсан нам явж та аймгийн засаг даргын үүрэгт ажлыг хүлээж аваад яг 1 жил болж байна. Тэгэхэд өмнө нь бол та намын даргын үүргийг гүйцэтгэж авсан. Одоо ингээд аймгийн засаг дарга болоод одоо бүсийн томоохон хэмжээний аймгийг удирдах ер нь энэ 1 жилийн хугацаанд ямар одоо томоохон ажлуудыг хийв, ямар одоо ахис твчлүүд Хинтээ аймагт гарсан болоо. За 2024 оны 10 сард бол орон нутгийн сонгуул болж өнгөрсөн. Үүний үр дүнд бол одоо Хинтээ аймагт ардчилсан нам одоо ялалт байгуулсан. За альва улс төрийн нам хүчин бол одоо сонгуульд орохдоо өөрсдийн барьж байгаа бодлого, чиглэл, үзэл баримтлал за мөн мөрийн хөтөлбөрөөр төвшүүлдэг. Хинтээ аймагт бид нэр одоо ирээдүйд ямар ажлыг хийж төлөвлөх вэ гэдэг талаар. Энэ утгаараа бол одоо ардчилсан нам орон нутгийн сонгуульд бол одоо Хинтээ аймгийн хөгжлийн концепцийн талаарх бодлогоо бол тодорхойлсон. За 2024 оны улсын хурлын сонгуул болон одоо 2023 оны одоо улсын хурлаар бол одоо зүүн бүс нутгийг бол нэг бүс нутаг болгож бүсийн хөгжлийг тодорхойлж гаргаж ирсэн. Энэ хүрээнд бол одоо зүүн бүс нутаг бол түүхэн аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа за эрчимцэн хөдөө аж ахуйг дэд салбараа болгон хөгжүүлэхээр зорьсон. Энэний хүрээнд бас бид нар орон нутгийн сонгуульд бол одоо бас мөрийн хөтөлбөрөөр дэвшүүлж аймаг орон нутгийн онцлог хөгжих боломж за асуудлуудаар тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө бол ардчилсан нам гаргаж ирсэн. За яг одоо жилийн өмнө бид энэ өдрүүдэд одоо аймаг орон нутгийн одоо ажлыг аваад за тухайн одоо үеийн төсөв төлөвлөгөөтэй танилцаад мөн 2024-өөс 28 онд Хинтээ аймагт хийж хэрэгжүүлэхээр засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаараа батлуулсан. Бид бүхэн бол бүсчилсэн хөгжил буюу бүтээл шинтий гэдэг урайндор нийтдээ 4 бүлэг 108 ажил арга хэмжээг одоо төлөвлөөд гаргасан. За энэ хүрээнд бол одоо голчлон бид нэр одоо тус мөрийн хөтөлбөртөөч тусгаж ирсэн. За мөн одоо хуучин хэрэгжүүлж ирсэн ажлуудын одоо ололттой бөгөөд давуу талтай зүйлүүдийг бол цааш нь үргэлжлүүлээд авч явахыг бол гол зорилгоо болгосон. За Хинтээ аймагт бол өнгөрсөн хугацаанд бол маш их бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж одоо улсаараа л одоо хинтийчүүдийг талхны талыг авлаа гэж бол ярьж ирсэн. За тэр утгаараа бид нар бол энэ Хинтээ аймагт хийж хэрэгжүүлж ирсэн одоо энэ түүхэн аялал жуулчлалын хүрээнд ч гэсэн хийгдсэн одоо тэр зохицлборууд энэ ажлууд бол ихэвчлэн бол 60-аас 90% гүйцэтгэлтэй явж ирсэн. Одоо ч гэсэн явж байна. Энийг бид нэн тэргуунд одоо дуусгая. Энэ хуучин одоо өмнөх ажлуудаа бол дуусгаж хий. Ер нь бол төрийн одоо ямарч төр засгийн одоо нам засаг гарсан ч төрийн одоо бодлогын залгам чалаа гэж байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа бид нар бол хуучин хийжсэн энэ бүтээлч ажлуудыг бол одоо үргэлжлүүлэе гэдэг ийм байр суурьтай. За дээр нь мэдээж бид нар голчлон хүний хөгжил дээр тулгуурлаж хүний хөгжил рүү чиглэсэн ажлуудыг хийя. За үүний хүрээнд бол ерөөсөө боловсрол эрүүл мэнд хоёр бол суур юм байна. Энэ хоёр салбарт бол реформ хийя гэдэг ийм саналыг бол аймгийн одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрч тэр ажил авсан даруйдаа ч гэсэн илэрхийлжсэн. За өнгөрсөн 1 жилийн хугацаанд бол бид бүхэн бол ярьсан хэлсэн бодлого руугаа чиглэсэн ажлуудыг бол илүү төлхөө одоо анхаарч ажиллаад явж байна. Жишээлбэл боловсрол эрүүл мэндэд одоо реформ хийн гэсэн ямар ч гэсэн 1-2 ихний ажлууд хийгдсэн байгаа. Тэр хамгийн ихний ажлуудаасаа дуртайч. Ер нь бол яг би түрүүнд дурдсан. За манай аймагт бол баггүй одоо бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Тэр дундаа боловсрол эрүүл мэндийн салбарт. Гэхдээ мэдээж энэ материалын зүйл бол одоо ингээд хийгдээд явдаг. Материалын зүйл хийгдээд. Гэхдээ хязгаарч хэрэгцээ одоо хангагдаж дуустдаггүй.
нэг сургуулийн барилга янз бүр яж хат нөгөө сумын эмнэлгийн асуудал яригддаг ч юм уу ийм байдаг. Бид нар яг бодлого талаас. За боловсрал дээр бол одоо бид нар бол боловсролын үнэлгээ, за боловсролын одоо энэ үн цэнийг мэдрүүлье. За энэ бол боловсрал бол дан ганц багшийн асуудал биш юм байна. Тэр суралцагч нар, за дээр нь одоо эцэг эхчүүдийн гурван холбооны асуудал байдаг юм байна. За боловсрал дээр бид нар суур одоо боловсролыг бол одоо олгож өгөх. За яг улсын дунджаас бол манай боловсролын үнэлгээ бол одоо ямар төвшөнд байгаа вэ? Манай аймгийн хувьд аваад үзэх юм бол энэ бол дундаачаас доогуур байна. Бид нар энийг одоо ахиулах энэ одоо салбарыг нэмэгдүүлэх тал дээр анхаарья гэж үзэж байна. Бид нар энэ дээр бол гол юм бол одоо мэдээж хэрэг энэ боловсролын өөрийнх нь бодлого бол хамнаас гарч чиглэлийн хүрээнд бол явна. Харин энд одоо боловсролын салбарт ажиллаж байгаа боловсролын салбарт одоо үйл ажиллагаа явуулж байгаа энэ байгууллага хамт олон багш нарын одоо төрийн албан агчдыг бас дэмжих тал дээр. За тэр одоо нийгмийн баталгааг нь хангах тал дээр. За сурч хөгжих цаашаа одоо энэ боловсролын үйл ажиллагаа, боловсролын салбарт амжилт гаргасан хүмүүсийг дэмжих тал дээр. Одоо энэ хөтөлбөрийн нэг хэсэг явж байна. Нөгөө нэг хэсэг нь бол энд одоо суралцагчтайгаа сурагчдыг бас ая тухтай таатай орчинд за тэдний бас одоо нөгөө үнэлэмж за тэр нөхцөлийг нь бүрдүүлж за магадгүй одоо олимпиадад ороход бол одоо аймагт ч тэр улсад ч тэр одоо энэ боловсролын салбарт амжилт гаргасан энэ багш сурагчдыг үнэлдэг байя гэдэг асуудал гарч ирдэг. Энэ тал дээр бид нар бол анхаарал хандуулж байна. Одоо ингээд боловсролын үнэлгээгээр аваад үзэхэд зүүн бүс нутагт одоо жишээ нь аваад үзэхэд Сүхбаатарын аймгийн боловсрол одоо улсад хоёрт явах жишээ нь. Энэ зэрэгэлдээ энэ аймагуудаас бид нар одоо суралцах асуудал. За жишээ нь Дорнот аймаг дээр тэр хүн болгох багасаа гэдэг хөтөлбөр хэрэгжиж байна. Тэгээ бид нар сая энэ боловсрол дээр бид нар нийтдээ 4 хөтөлбөрийг одоо төвшүүлсэн. Нутгийн ирээдүй гэдэг хөтөлбөр байна. За хүн болох багасаа гэдэг. Тэгээд ирээдүйн эзэд тэр энэ хөтөлбөрүүдийн хүрээнд бол илүү тэр боловсрол руу чиглэсэн боловсролд ажиллаж байгаа багш, боловсролын төлөө суралцж байгаа сурагчид руу чиглэсэн энэ юмыг бол илүү авч үзэж ингэж явж байгаа. За энэ бол боловсролын үзүүлэлт бол өөрөө нэг дор ингээд шууд ингээд үзүүлэлт нь гарчихгүй тодорхой хугацааны дараа өөрчлөлт орно гэж бодож байгаа. Бид нар бол ахиц гарах, дэвшил гарах суурийг нь бол тавьж өгсөн гэж байна. Жишээ нь ихэд одоо өнгөрсөн жил ажил авсны ард дээр бол олимпиад болсон. Энэ олимпиадыг одоо хүн цэнтэй болгоё, хүүхдүүдийн бас хүн цэнийг мэдрүүлж өгье гэдэг одоо шагналт байранд орж байгаа хүүхдүүдийг урамшуулдаг болгоё. Энэ олимпиадад бэлдсэн багш нарыг бас ингэж шагнаж урамшуулдаг болгоё. За улсын одоо Еши оноо гэж ирдэг. Энэ Еши оноонд одоо амжилт гаргасан сурагчдыг, амжилт гаргасан багш нарыг бид нар бас урамшуулдаг. Энэ системийг бий болгож байна. Одоо ч гэсэн одоо боловсролын салбарт Хинтээ аймагт одоо ажиллаж байгаа хүмүүсийг одоо цаашдаа энэ хөтөлбөрийн өрөөнд бид нар бол нэлээд олон зүйлийг хийхээр төлөвлөсөн, хэрэгжүүлсэн энийг бас үр дүнг нь одоо утгагүй бас урамшуулж чагнахаар одоо бэлтгэж байна. Энэ боловсрол эрүүл мэнд хоёр бол ерөөсөө одоо нийгмийн суур ойлголт ялангуяа хувь хүний хөгжлийн та сая боловсролтой оруулж байгаа бас бодлогоо танилцуулаа. Одоо эрүүл мэнд дээр нэм төргөн төрн юу хийвэл одоо хүн амын эрүүл мэнд илүү чанартай болох бол тийм тал дээр ямар бодлого боловсруулж байгаа вэ? Ер нь бол яг одоо ингээд эрүүл мэнд гэхээр хүмүүс эрүүл мэндийн салбар гэхээр эргээл нөгөө нэг бас материалог байгаад зэрэг. Машин, техник, түргэний машинаас авахлал эсвэл байр ингээд тий тоног төхөөрөмж, техник хангамжийг ярьдаг. За энэ бол одоо яг улсын бодлогын хүрээнд энэ эрүүл мэндийн бодлогын хүрээнд ингээд тодорхой төвшөнд хангагдаад явдаг. Бид нар энээс илүүтэйгээр нөгөө үйлчлүүлэгч буюу одоо тэр иргэд рүү чиглэсэн ажлыг хийя. Нийгмийн эрүүл мэндийн төвшөнд бол өөрчлөлт оруулъя. Нийгмийн эрүүл мэндийн ойлголтыг нь өөрчлөе. Хүн өвдөд очдог биш. Урьдчилан зэрэглэх тал дээр нь анхаарья. Энэ нийгмийн эрүүл мэндийн асуудал дээр нь илүү түлхүү явъя. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр нь анхаарья гэж. Нөгөө нь бол энэ салбарт ажиллаж байгаа чанар үйлчлэгээ тал дээр нь бас анхаарал хандуулъя. Энэ салбарт ажиллаж байгаа одоо эмч, ажилтан албан агчдын чанарын асуудлыг нь сайжруулъя. Мөн одоо тэр ёс зүйн асуудал. За мөн одоо үүрэг хариуцлагын асуудал. Энэ тал дээр нь бас анхаарал хандуулж явж байна. Тэгээ энэ эрүүл мэндийн салбар дээр бол боловсрол хүчний дутагдал бол улс орон дээр бас асуудалтай байгаа. Энэ тал дээр бид нар бол анхаарал хандуулж за одоо сайн мэргэжлийн эмч нарыг авчрах,
бүсийн төв болох эсвэл нэг одоо чиглэлээр дагнах энэ судалгаан дээр явж байна. Одоо Хинтээ аймаг бол одоо энэ өвчлөлтөөр бол одоо хамгийн сайн эмч нарыг байлгадаг ч юм уу. Тэгээд бусад газараас зорж ирдэг ч юм уу. Ийм байдлаар. Тэгэхээр бид нэр энэ асуудал дээр бол одоо анхаарлаа хандуулж байгаа. Мөн энэ салбарт ажиллаж байгаа эмч ажилчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрт нийгмийн баталгааг хангаж дэмжих тал дээр. За энд ерөөсөө хоёр чиглэл дээр. Сурч хөгжих цаашаа. Нөгөөх нь бол ерөөсөө юуны асуудал. Нийгмийн баталгааны одоо тэр байр орон сууц хангадагч одоо бас тэр хэрэгцээг хангах тал дээр анхаарлаа хандуулж. Энэ зүйлүүд дээр бид нэр гол одоо эрүүл мэндийн салбар дээр түлхүү ажиллана гэж байна. За барилга байгууламж одоо тэгэл тоног төхөөрөм техник бол улсаас бодлогоор одоо ингээд шийдэгдээд явах зүйлүүд байдаг. За нөгөө талхны талыг наваад байгаа аймгийн одоо нийгмийн эдийн засгийн байдлыг бол нэлээд өндөр байгаа болов уу гэж бодож байна. За өнөөдрийн үед одоо яг Хинтээ аймгийн нийгмийн эдийн засгийн байдлын нөхцөл ер нь ямар хөө байна? 21 аймагтай харьцуулахад. За яг статистик тоон үзүүлэлтээр аваад үзэх юм бол манайх бол улсын хэмжээнд бол тунджаас доогоор байна. Та бүхэн мэдж байгаа. Яагадгүй бол одоо яагаад энийг хэлж байгаа нөхлөөр татаасгүй аймаг болж чадаагүй байна. Эдийн засгийн одоо нөхцөл байдал ямар байгаа вэ? Энэ тал дээр бол одоо бид нэр ярих юм бол одоо бие даасан ажил одоо эдийн засгийн индексээр наваад үзэх юм бол хэд хэдэн зүйлүүд байгаа шүү дээ. Одоо ажиллах хүч, дотоодын нийт бүтээгдэхүүн тэргээл ингээд зүйлүүдэр. Тэгээд ер нь бол яг хүмүүс бол нөгөө талхны талыг авсан юм чинь одоо энд бол одоо маш том үйлдвэрч гэдэг юм уу, маш том ийм зүйлүүд одоо ингээд бий болсон гэж ойлгох юм шиг. Гэтэл мөн чанартай энэ бол дэд үсрүүч гэсэн. Тэр талхны нэг их 80 төгрөг бол энэ зам дээр явж. Зам дээр одоо манай аялал жуулчлалын маршрутлах замын асуудал дээр ингээд шийдэгдээд одоо ингээд одоо хөрөнгө оруулалт орж. Тэгээд одоо энэ буруу ойлголт өгдөг юм бэлээ. За яг бидний зорилго бол аль болох одоо татаасгүй аймаг болохыг зорж байгаа. Тэгэхээр манайх өөрөө үндсэн суурь нь аялал жуулчлал. Уул уурхай одоо лиценз эзэмшигчийн тоогоор улсад 3-т ордог боловч яг ажиллаж байгаа ашиглаж байгаа уурхаанууд өнөөдөр маш цөөхөн байна. За, ер нь яг хуу их авснараа бас айхтар хөгжил ирээд байдаг ч зүйл биш юм байна гэж ойлгож байна тийм үү. Тэгэхээр энэ жил ингээд ажиглаад хахад 25 он гараад ер нь одоо ингээд бүсийн чанартай томоохон хурал зөвлөгөөнүүд Хинтээ аймаг дээр их болоод байх шиг харагдаж байна. Тэгэд энийг дагаад ер нь одоо танай эдийн засагт гэдэг юм уу эсвэл одоо Хинтээ аймгийн бодлого төлөвлөгөөнд аж ахуйн нэгжүүдэд өгж байгаа тийм эерэг үр дүн ер нь хэрэг гарсан бол. За улсын чанартай бүсийн хэмжээний одоо 4 томоохон зөвлөгөөн манай Хинтээ аймагт ирсэн. Жишээ нь ихэд төрийн албан агчийн төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны зөвлөлийн зүүн бүсийн зөвлөгөөн манай Хинтээ аймагт ирсэн. Мэдээлэл технологийн зөвлөгөөн одоо бас манай Хинтээ аймагт ирсэн. Тэгээ энэ хүрээнд бол мэдээж хэрэг одоо дунджаар нэг 400-аас 600 хүн цугларч за бүсийн түвшинд асуудлаа ярьж за аймгийн хэмжээнд ингээд асуудлаа яригдчих ингээд явж байна. За маш олон ивент арга хэмжээнүүд бол манай аймагт болсон. Энэ нь өөрөө нөгөө нэг аялал жуулчлалын одоо нэг хэлбэр. Аялал жуулчлалын салбар чинь өөрөө энэ хүмүүс ийм дундаж одоо хүмүүсийн одоо эдийн засгийн эргэлтийг сайжруулж байдаг. Энэ бол цусны эдийн засгийн цусны эргэлтийг бол сайжруулдаг ийм хэлбэр гэж. Нэг зөвлөгөөн болох. Мэдээж одоо өнөөдөр маргааш одоо ингээд болох ч талын төмөн хатуу гэдэг одоо манай дээр нэг 8 том ивент арга хэмжээ болдог. 8 ивентийн одоо жилдээ 8 ивентийн одоо бид нар ингээд төлөвлөгөөнд оруулаад зарлаад жил болгон хийдэг. 2 жил тутамд хийдэг гэдэг ийм 8 ивентийн нэг нь буюу одоо энэ жилийн одоо хамгийн сүүлийн ивент бол талын төмөн хатуу гэдэг. За энэ арга хэмжээнүүд болон тэгээ энэ аялал жуулчлалын салбар сегмент чи өөрөө яг ингээд уул уурхайтай харьцуулахад жижигхэн. Гэхдээ энэ дундаж одоо давхаргын одоо эдийн засгийг бол цусны эргэлтийг сайжруулж идэг ийм зүйл. За энд одоо худалдаа үйлчлэг, буудал, дэлгүүр, одоо ресторан, цайны газар энэ хүмүүсийн цусны эргэлт бол одоо бол сайжирч явж байна гэж харж байгаа. Тэгэхээр зөвлөгөөн болсноороо бол муудцсан юм алга. Тэгтээ энэ дундаж давхаргаа ингээд хурлагдвал муугийн шинж гэж үг байдаг боловч эсэргээрээ энэ олон хүмүүс хурал зөвлөгөө хийснээр бас манай аймгийн одоо энэ бизнес эрхлэгчдэд бол бас тодорхой нөлөөлөл эерэг зүйлүүд бий болж байгаа гэж харж байгаа.
эдийн засагчид ярьдаг шүү дээ. Ерөөсөө улс орны хөгжил аливаа ер нь одоо анхан шатны нэгжиж байна уу, аймаг сум баг цаашлаад энэ улс орны хөгжлийг арай одоо хурцсахын тулд ер нь хамгийн одоо зөв бодлого бол ерөөсөө жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, үйлдвэрлэгчдээ дэмжих шүү гэдгийг байнга хэлдэг, сануулдаг. Гэхдээ зүгээр ажиллаж байгаагаар бол энэ айлч одоо манай энэ улсын хэмжээнд маань тийм үйлдвэрлэгчтэй нэг айхтар дэмжиж байдаг бодлого байхгүй. Зарим үйлдвэрлэгчтэй бараг ингэж нухчин дарах иймэрхүү үзэгдэл бас байна. Хинтээ аймагт одоо та яг энэ тал дээр ямар нэгэн онцгойлж авч үзсэн тийм хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого зорилт байгаа юу? Ер нь Хинтээ аймагт одоо үйлдвэрлэл эрхлэгчид ер нь ихээр их байдгийн яг эдийн засгийн хэдэн хувийг нь одоо үйлдвэрлэгчдийн одоо түрүүний хэлсэн нэгэн дээр цусны эрхэл сайжраад байгаа тэр эдийн засгаас одоо танай төсвийн ер нь хэдэн хувийг бүрддэг юм болоо? Ер нь бол альва нийгэм дундаж давхарга нь их вэжиж хөгжил зөв голдролоороо явж гинэ гэж ингэж альва нэг нийгмийн хөгжлийн хувьд үздэг юм байна л. Тэгэхээр ер нь бол дундаж давхарга бол их байх хэвээр гэж бол харагддаг. Манай аймгийн хувьд бол одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэх боломж олсон. Мэдээж бид нар хүнд машин механизмын юм уу хүнд үйлдвэр байгуулах Монгол улсын төвшөнд Хинтээ аймгийн төвшөнд ямар байл хүссэн үсээгөө бид нар энэ жижиг дунд үйлдвэрлэлээр дэмжих хэрэгтэй. За яг хоо ер нь бол энийг хэмжиж байгаа хэмжүүр нь бол нөгөө ажиллах хүчээр харж байгаа бид нар ажиллах хүч буюу одоо ажил энэ бий болснараа тэр ажлын байр бий болж байна гэсэн. Ажлын байр бий болоод энэ давхаргын нэг. За манай аймгийн хувьд бол одоо яг эн чинь бол цөөхөн хувь шүү дээ. Гэхдээ тэр дундаа манад бол хөдөө аж ахуйн салбар дээр бол энэ одоо дундаж жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм боломж олцоо бол байх. За хоршоодууд улсын чанартай үлгэр жишээ хоршоодууд байна. Үлгэр жишээ одоо ийм үйлдвэрлэлд дундаж үйлдвэрлэлд бол бий болж байна. За түрүүнд би хэлсэн уул уурхай бол манай дээр бол харьцангуй бага цөөхөн. Тэгэхээр бид нар хүссэн үсээгүй энэ чиглэл рүү явж аялал жуулчлалаа хөгжүүлэх, хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх. Тэгээ энэ үйлдвэрлэлүүдэд дэмжих. Одоо аймаг орнуудын үйлдвэрлэлүүдэд дэмжих. Одоо харин бид нар тэлсэн зах зээлийг бий болгох энэ нөгөө гаргасан бүтээгдэхүүнээ зөвхөн аймагтай биш бүсдээ цаашлаад улсын хэмжээнд гаргах энэ л зорилтыг тавьж. Энэ тал дээр бол бид нар бол гол дэмжлэг. Мэдээж бид нар энд одоо юу гэдгийг нэг автомашины үйлдвэр барина гэд ярил одоо ямар авах вэ тийм ээ. Тэгэхээр бид нар бол ерөөсөө гол юм бол энэ дундаж үйлдвэрлэлийг дэмжиж явна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бааз, үйлчлэгээ, худалдаа үйлчлэгээний газруудыг нээх, олноор дэмжих. За жижиг дунд үйлдвэрлэлийн одоо зах зээл нөхцлүүд, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж гаргах. Манай дээр бол хөдөө аж ахуй энэ салбар бол хөгжих бол бүрэн боломжтой. Тэр дундаа одоо сүүлийн үед бол фермерүүдийг бол хүмүүс их сонирхож байна. Залуучууд бас орж ирж байна. Энийг одоо ингэж энэ тал дээр бид нар нээлттэй байх. Төрийн бодлого өөрөө нээлттэй байх гэдэг дээр л гол анхаарлаа хандуулж байна. Ер нь та засаг дарга болсноос хойш энэ үйлдвэрлэгчтэйгээ нэгцэн зөвлөгөө хийж уулзсан уу? Тэдний үгийг сонссон уу? Бид нар бизнес эрхлэгчдийн уулзалт зөвлөгөөнөө хийсэн. За энэ одоо ямар санаал ер нь эдрээс маш их санал гарч ирж байгаа байхгүй. Бид төр бол аль болох энэ бизнес эрхлэгч нар тэр дундаа энэ хувийн хөдөлмөр эрхлэгчдийг бол төр дэмжиж сүйдүүлдэг юм багт гацаамааргүй нэгсэн л байр суурьтай. Гацаамааргүй. Ямар нэгэн ажилтны чөдөр тушаа болоод юм. Нэг тэнд бүтээн байгуулалт хийж яхад нь баахан тусгай зөвшөөрөл энтер гэдэг ингээд юм. Тэгтээ хуулийн өрөөнд ажиллах хэрэгтэй гэж бодож. За чиглэлийн бизнес эрхлэгчтэй. Уул уурхайн зөвлөгөөн, хөдөө аж ахуйн зөвлөгөөн, ногоочдын зөвлөгөөн, малчдын зөвлөгөөн, одоо ингээд сая бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн гэдэг барилгачдын зөвлөгөөн гэдэг чиглэлтэй нь бол бид нар уулзалт зөвлөгөөн хийгээ явж. За энэ бол төр чөдөр тушаа болохгүй бол энэ ингээд энэ салбар аваа явчих чинь яаж харж. Тэгээ ирээдүйд бол одоос манай Хинтээ аймаг нэг эх жилүүдэд нэг гол хэд хэдэн ажил руу төвлөрч анхаарлаа хандуулж ажиллая гэсэн юм байр суурьтай байна. За 103 аймагтай харьцуулахад нөгөө Дорнос Сүхбаатарын аймаг руу явах замд танах байдаг. За Дорнос Сүхбаатарын аймагаас одоо нийслэл рүү явах замд ингээд Хинтээ аймаг байрлалдаг. Энэ газар зүйн хувьд одоо яг бүсэн аймагуудаас ямар давуу талтай вэ? Яг гоо одоо ингээд
Дорнот аймаг хилтэй залгаа, Сүхбаатар аймаг хилтэй залгаа, Боомттой гэж ярьдаг тий. Давуу талуудтай гэдэг. А яг манайх ч гэсэн төв рүүгээ чиглэсэн Боомт бол манайхаар дамжиж энэ хоёр аймгийн иргэд, хоёр аймгийн руу зорчиж байгаа хүмүүс бүгд явж байна. Энэ гурвалжин бүс нутгийн гурвалжин одоо яг энэ замын бол гол хэсэгт нь бол манайх болж ирж байна. Тэгэхээр одоо нөгөө бүсийн төвөнд тэрний энэ гэхээсээ илүү байрлал зүйн хувьд бол манайх бол нэг одоо дутаад ах байрлал биш гэж харж байгаа. Энэ төв хэсэг гэж. Жишээ нь ихэд одоо эрүүл мэндийн одоо үйлчилгээг бол бүсийн онцлогооны төвийг бол манай энэ дээр байх бүрэн боломжтой. Доронтой Сүхбаатараас хүмүүс үзүүлээд дараагийн шатлалын эмдэг рүү явах ч гэдэг юм уу. Энэ утгаараа манайх бол ер нь энэ бол манайх бол гоё байршилтай гэж харж байгаа. Хөгжих боломжтой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл төв замын урсгал гэж харж байгаа. Та намын дарга байж байгаад аймгийн засаг дарга боллоо. За намын гишүүдэл удирддаг гэсэн тийм үү өмнөх жилүүдэд одоо ч гэсэн яг намын гишүүд намынхаа даргаыг бас хийж байгаа бол бүхэл бүтэн одоо бас бүсийн томоохон хэмжээний одоо бүр дарга нь болоод ингээд бодлого боловсруулад ингээд явхад ер нь одоо энэ нэг жилийн хугацаанд ер нь юу мэдрэгдэв? Ямар өөрчлөлт вэ? Үгүй яг хоо тэр намын гишүүд ч гэсэндээ иргэдэл гэсэн үг шүү дээ. Их ялгаа байхгүй шүү. Тэгээ нэ одоо тэр намын яг хоо мэдээж хэрэг нам ч өөрөө бүтцийн үед 18 сум 5 тосгондоо нэгжтэй. Энэ утгаараа бол ялгаагүй. Гэхдээ мэдээж хэрэг төрийн ажилд оролцоод ингээд мэдээж том төвшөнд бол бүх салбарыг харгаж шít. Тодорхой одоо ингээд үзэл санаа үйл хэрэгээр нэгдсэн намын бодлогыг барих нэг өөр хэрэг. Бүх иргэд рүүгээ чиглэж ажиллана гэдэг чинь бас нэг өөр хэрэг байхгүй. Тэр утгаараа бол мэдээж энэ бол том салбар. Тэгээд энийг бид нэр анханасаа л одоо хэрвээ улс төрийн сонгуулийн үр дүн гарвал энийг чиглэсэн ажил хийнэ гэсэн бодлого явж байна. Энэ мэдээж амаргүй. Гэхдээ энд бол бид нар бас тодорхой төвшөнд одоо олон тэгээд гинт нэг өргөс авцсан юм шиг нэг өдөр ингээд шийдэгдэчихгүй шүү дээ. Энд чинь доор нь бас маш олон төрийн албаны боловсон хүчин бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байгаа. Энэ бол төрийн бодлого өөрөө ямар ч цаг үед залгамж халаатай байх хэрэгтэй. Тэрнээс одоо нэг дарга солигдсноороо бүх асуудал өөрчлөгдөд ингээд явчихна гэж бол бас байхгүй. Одоо орон нутгийн бүх салбаруудад энэ мэрэгжлийн боловсон хүчин гэдэг зүйл одоо түрүүн та хэллээ эрүүл мэнд боловсрал дээр ихтэй ер нь л одоо ер нь бүхэл Улаанбаатар хот ч гэсэн тий 21 аймагт дандаа юм дутагдaltaй яваад байна. Залуучууд гадагшаа яваад байна гэд ийм асуудлууд тулгамдж байгаа бах. Тэгэхээр Хинтээ аймгийн хэмжээнд ер нь одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа боловсон хүчнүүд ер нь хэр одоо боломжийн мэрэгжил мэдлэгтэй чадвартай ийм хүмүүсээр бага бүрдүүлсэн бол боловсон хүчний хомсдол бол бүр Монгол улс боловсон хүчний хомсдолд орсон. Тодорхой салбарууд бүр. Жишээ нь боловсролын салбарт багш нар хомсдолтой. Эрүүл мэндийн салбарт эмч нар хомсдолтой. Тэгэл маш их хүмүүс ингээд төгсөөлөн гэж. Тэд нар чи хаана байгаа юм бэ гэдэг асуулт. Тэгээ төрийн албаны одоо яг үндэ бас боловсон хүчний хомсдол бий болсон. Тэгээ хуучин бол одоо нэг төрийн албанд ингээд нэг хэсэг хүмүүс ушуураад ордог гэсэн бол одоо төрийн албанд бол бас өөрчлөлтсөн байна. Тэгээд ер нь бол манай аймгийн хувьд бол боловсон хүчний хомсдол байгаа юу бол байгаа. Чадамжийн хувьд аваад үзэх юм бол мэдээж хэрэг чадвартай чадамжтай хүмүүсийг л бага бүрдүүлж зорж ажиллаж байгаа. Энэ дээр бол би эргэлзэхгүй асуудалгүй одоо мэдээж хэрэг. Энд бид нар нээлттэй байл гэж. Хэн орох боломжтой, чадамжтай баг болоод сэтгэлдээ ажиллаж чадах хүмүүсийг бид нар энэ багт ажиллуулахад бол нээлттэй байна. Энийг гол бодлого болгож байгаа болохоор энэ тал дээр бол одоо тэр энэ нам гэхээс гадна үндсэн одоо чадамжтай хүмүүсийг бол одоо эрэл хаагуул чадамжтай хүмүүсийг багтаа оруулахыг гол зорилгож байгаа. Тэгээ бид нар бол асуудалгүй гэж үзэж байгаа. Одоо ингээл ер нь залуучуудаа ингээл орон нутгтаа татъя чадвартай залуусаа одоо нутагтаа амьдруулъя гэсэн нэг юм бодлого яваад байгаа шүү дээ. Одоо Хинтээгийн чадвартай залуучууд хаанч байдгийг тэнийгээ авчирыг бусад аймагуд ч гэсэн. Энэ дээр бас нэг тухайн аймагны нэг өөрсдийн нэг арга хэлбэр байдаг баг. Та энэ дээр юу ямар арга хэрэгсэл ашиглах гэж байна. Тийм чадвартай залуучуудаа нутагтаа аргамжих гэж ярьдаг шүү дээ. Энэ тал дээр юу бодсон зүйл бэ нү?
За Монгол Улсын засгийн газраас одоо шин сэргэлтийн бодлогын хүрээнд гээд нөгөө хөдөөг тий хөдөө рүү зорих шилж хөдөлгөөнийг дэмжинэ гээд ийм концепц гарсан. Гэтэл тэр нь яг бодит байдал дээр орон нутаг төвшөндөө хэрэгжихгүй байна. Яагаад хэрэгжихгүй? Жишээ нь ихэд одоо би хотоос ирлээ. Та намайг ажлын байраар хангаа. Би хотоос ирлээ. Та надад газар олгоо. Гэт ингээд яг бүх аймагуд дээр энэ зөрчилдөөд явж байна. Энэ бодлогыг бол аймаг орон нутаг өөрсдөө хийж байна. Сумдууд өөрсдөө хийж байна. Жишээ нь нэг сумаар жишээ авахд одоо манай галшир сум бол гэр бүлээр нь урьж авчруулад ажиллаулж байгаа тэр тухайн салбартаа ажиллаулж байгаа бол одоо багшлах хүмүүсийг урьж авчираач юм. Тэр эмчиг гэдэг юм ингээ авчруулад чиний одоо орон байраар хангая тий одоо эсвэл малжуулах хөтөлбөрт хамруулъя. Эсвэл чамайг ингэж дэмжиж сум болгон өөрөөсөө онцлогтой тааруулаад ингээд энэ бодлого явуулж байна. А яг энэ шиг аймаг бол энэ төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд бол бид нар энийг нээлттэй болгоод гаднаас өөр аймагаас улсаас Улаанбаатараас газруудаас хүмүүсийг авчирч одоо ажилуулах тал дээр энэ боловсон хүчний бодлого бол ингээд тодорхойлоод гаргаад за тэрний хамгийн нэг түрүүний асуудал ерөөсөө л орон байрны асуудал гэдэг. Тухайн суманд аймагт одоо ингээд орон байрны асуудлыг нь эсвэл байр амьдрах түрээсийн байр эсвэл тэр байраар тодорхой хугацаагаар одоо түрээслэнг авах зорилготой ийм байраар хангах ерөөсөө гол юм. Тэрнээс одоо нэг цалин бодоод цалингийн юугаар уягдаад ирдэг хүн бол ховруулсан юм байна. Ажиллах нөхцөл орчин та нөхцөлийг нь бүрдүүлж өгөх тэрний хамгийн гол зүйл бол ерөөсөө орон байрны асуудал. Тэгээ энэ одоо засгийн газраас барьж байгаа тэр орон сууцчлах хөтөлбөр гэдээ яригадаад байгаа. Энийг бол одоо хөдөөдөө бас хийгээч. Зөвхөн тэр ганц Улаанбаатарт биш ээ. Энэ хөдөө орон нутгуудад хийгээч гэдэг. Тэгээ энэ утгаараа сая энэ өнгөрсөн 2025 онд энэ барилга хот байгуулалтын сайд Батцуур сайдын одоо бас санаачлагаар орон нутагт энэ төрийн албан хаагчийн орон сууцыг одоо барьж эхлүүлсэн. За манай Жаргалтайн сумын дээр 8 айлын орон сууц одоо энэ 12 сар 1 сард одоо ашиглалтанд орж байна. За Хэрлэн сум Бэндэр сумын дээр бас 15 айлын төрийн албан хаагчийн орон сууц баригдаж байна. Тэгэхээр бид нар хувийн хвшилд ажиллахаар зорж ирсэн залуучуудыг тэр бизнесийн таатай нөхцөл орчныг нь бүрдүүлж төрийн дарамтгүй байлгах нь нэгдүгээр одоо тэр аймаг орон нутагта байлгах уях нэгдүгээр алхам. Харин төрийн албанд байгаа нөхдүүдийг одоо доктор суурьшилтай ажилуулах уях хэлбэр нь бол энэ ерөөсөө орон сууцны асуудал. Тэрнээс бид нэр энд одоо 1000 өндөр цалин хангамж нэмэхээсээ гадна залуучууд бол тийм л зүйл илүү хүсэж байна. Таныг засаг дарга болсноос чи хойш за би хинтээ аймагтаа ажиллая. Ингэмээр байна, тэгмээр байна. Би хувийн ийм бизнес эрхэлье гэдээ орж ирсэн ханцын залуучууд байна уу? Бага. Жишээ нь одоо бизнес эрхлэгчид бол бас дэмжиж байгаа. Одоо ирж байна. За бид нар айлуулах тэр нөхдүүдийг бол одоо тэр бизнесийг нь нөхцөлийг нь дэмжүүлэх энэ тал дээр ажиллаж байна. За төрийн албан ч гэсэн би одоо энд ажилламаар байна. Одоо хамгийн гол гэр бүлээрээ ажилламаар байна гэдэг. Тэгээ түрүүний дурдсан нөгөө манай тэр орон сууцны асуудлууд шийдэгдээд одоо бид нар хамгийн түрүүнд боловсрол эрүүл мэнд төрийн тусгай чиглэлийн байгууллагт ажилладаг энэ боловсон хүчнийг байраар хангах тал дээр одоо гол зорилттой тавьж ажиллаж байна. Байраар хангахад одоо танаа дээр жишээлх юм бол хангалттай орон сууц баригдаж байгаа юу? Тэгээд тэр орон сууцнуудын үн бас одоо орон нутагт дагаад өсөд байх шиг байх юм. За яг хоёр байдалтай одоо бид нар энэ орон сууцны компаниуд, барилгын компаниудтай тохироод за бид нар энэ тухайн байрныг барих нөхцөл газрыг энэ асуудлыг шийдвэрлэвэл та бүхэн одоо хөнгөлөлтөө үнээр манад болох манайх хинтийн орон сууц гээд орон нутгийн өмчт газартай энэ газраараа дамжуулаад бидний барилга байгууламжийг барьж эхлээд ингэ явж байна. За одоо энэ жил бол бас нэлээд айлуудыг одоо энэ чиглэлээр бол хангаж ажиллахаар зорилт тавьж явж байгаа. Одоо яг заа ингээд ер нь бол бүхэл аймаг сумын удирдлагууд бас шинэ боловсон хүчин ирээсээ мэрэгчлээ хүмүүс ирээсээ гэж хүсдэг байх. Тэгээ энэ мөрчлэн ингээд таны саяны ярьснаар бас ингээд боломжтой байдлаар уях орон нутагтаа олон жил амьдрах нөхцөлийг хангахын төлөө л одоо ажиллаж байгаа бах те. Гэтэл шилжиж байгаа хүмүүс бас нэг хэсгийг эзэлж байгаа. Тийм үү? Тэгээ хинтээ аймагаас шилжих юм бэл ер нь одоо сүүлийн та авсан үгүйг мэдэхгүй байна. Ер нь таны засаг дарга болсноос чи хойш ингээд бүр шилжиж авсан хүмүүсийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад ер нь өссөн болов багассан болов?
Нөгөө аливаа дарга нар өөрсдийнхөө сум орон нутгийг би бол нэг зүйлийг ярихыг хүсдэг. Өнгөрсөн жил манайх 0.5%-аар Хинтээ аймгийн хүн ам өссөн байл. Тэгээ бид нар ингээл хамгийн дөрөнд хүмүүстэй уулзаад ингээ малынхаа тоог ярьдаг. Би бол хүнийхээ тоог ярьдаг. Манай аймаг 0.5% өссөн гэж гарсан. Энэ бол би бол талархав шүү дээ. Хүн ам ус хүн нэмэгдэж хүнс нэмэгдэнэ гэж үгүйдэг. Тэр утгаараа манайх бол өсөж байгаа. Ер нь бол бид нар тэр хөдөөрөө зорих шилж хөдөлгөөнийг бий болгох нөхцөлийг ерөөсөө ажлын байр тэр таатай орчин л юм байна. Энэ хоёрыг л бий болгочвол хүссэн хүнсээгөө тэр хотод шигдээд байхгүй юм. Ажлын байрт бол залуучууд энд байгаад. Таатай орчинтой бол энд байгаад. Тэрийг л бид нар зорж байна. За. Ер нь 2028 он гэхэд та Хинтээ аймаг ямар болцсон байна гэж дотроо одоо том амбицтайгаар төсөөлж байгаа вэ? Тэгээ түрүүнд дурдсан 2024-өөс 28 оны хооронд бид нэр бүсчилсэн хөгжил бүтээлчинтэй гэдэг одоо үйл ажиллагааны хөтөлбөрөө гаргахад явж байгаа гэдэг. За энэ бол төрийн одоо хийгддэг ажлууд бол ингээд хийгдэд явнаа. Эннээс гадна бид нар ерөөсөө 3 зүйл дээр л анхаарлаа төвлөрүүлж ажиллая гэж түрүүнд би дурдсан. Нэгдүгээрт бид нар Хинтээ аймаг энэ аймгийн Чингис хотын одоо авц замын асуудлыг бүрэн шийдвэрлэе. Аймгийн төв доторх. Энэ бол нэг 42 км зам энэ одоо урьдчилсан байдлаар зураглал гараад явж байгаа. За мэдээд 42 бол ингээд нэг дор хийхгүй энэ хугацаанд энийг асуудлыг шийдье гэж. Хоёрдугаар асуудал бол бид нэр энэ Хинтээ аймаг дулаан болон цахилгааны их усүртэй бие даасан аймаг болох тал дээр анхаарья гэж. Манай аймаг өөрөө яндангийн тав буюу одоо уурын зуухны тоогоор улсад эхний 3-т ордог. Энэ утгаараа бид нар дулааны станц байдаг. Тэгэд дулааны станцтай. За нөгөө нэг Солонгосын хөрөнгө оруулалтаар хийгдэнэ гэдэг яваад тэр зогссон. Гэхдээ энэ хувийн хвшилтэй төрийн хувийн хвшлийн хүрээнд дулааны станцтай болох гэж. Нөгөө нэг нь бол ерөөсөө цахилгаан станцтай. За Хинтээ аймагт бол хамгийн их тог таслалт бий болдог. Их усүр нь Багнуураас тэгээд Доронтоос говь сүмбрээс гэдэг ингээд их усүр байдаг боловч тог таслалт их байдаг. Тэгээ энийг бид нар бие даасан одоо энэ чанарны нөөцний урхааг түшиглээд мөн одоо энэ тал нутгийн онцлогийг түшиглээд бид нар сэргээгдэх улам нар салхины за тэгээд нөөцний одоо энэ дулааны станц цахилгаан станцыг бий болгоё гэж ингэж зорж. Энэ томоохон ажлуудыг бид нар хийе гэж. За мэдээж хэрэг ингээд тэр жижиг сажиг ажлууд бол тэгэл энэ урсгалаараа яваал хинч байсан хийгээ. Энэ зүйлүүд рүү гол анхаарлаа хандуулъя. Энэ дээр тулгуурж хүний хөгжил дээр гол анхаарлаа хандуулъя. Боловсрол эрүүл мэнд хоёр дээр суур реформ хийя л гэж ийм л зорилго тавьж байна. За сүүлийн асуулт. Ер нь одоо өмнө нь нөгөө өөр намын хүн засаг дарга байсан тийм үү? Та одоо арчсан намаас ингээд засаг дарга боллоо. Тэгээ орон нутагт нэг ажиглагддаг нэг зүйл нь ерөөсөө намжирхах асуудал байдаг шүү дээ. Одоо нэг хүн ирэх барилаа ингээд нөгөө намынх нь хүмүүс байнгын шүүмжилдэг. Тэгэл одоо дандаа харлуулдаг. Тэгэхээр энэ асуудал юу Хинтээ аймагт хэр одоо бусад аймагуудтай харьцуулахад ер нь ямар жин дарддаг вэ? Нэг жилийн хугацаанд ямар одоо дайралт ав? За тэгээд ийм л дээ. Ер нь бол нөгөө нэг диалектикийн зөрчилдөөний онолгож идэг. Зөрчил байж хөгжил бий болдог. Тэрийг бол би нэр бол зүгээр хүн болгон тэгэл таалагдах албагүй шүү дээ. Хүн болгон таалагдах албагүй. Гэхдээ буруу бодлого явуулаагүй. Бид нар нэг бодлого гэж. Би ажил авс өдрөл хийсэн. За зарим нэг үеийн дарга нар ингээд харж яхад ингээд бүзгүй Хинтээ биш. Бус аймагуд төр ч гэсэн байдаг. Өмнөх дарга нарын ажлыг үгүйсгээд өмнөх дарга нарын хийжсэн ажлыг зогсоогоод ингээд. Бидний байр суурь бол тийм байгаагүй. Энэ хуучин ажлуудыг дуусгая гэж. Зөндөө дутуу ажиллаад байгаа. Зөндөө асуудалтай юм байна. Энийг аль болох дуусгая гэж. Алдаа оноотой юмнуудын засыг, сайн юмнуудын цааш нь өргөжлүүлье гэж бодож. Тэгээд нэг үеийн дарга нар гарч ирээд эсвэл дандаа нэг юм шин юм санаачлна гээл дандаа болсон болоогүй их хвчлэн тийм материаллык тал руу. Тэгээд аль нэг цэцэрлэг түрээлэн өөрийн нэрмжтэй тэр. Бид нар бол би хязгаарч тэрэг дэмжихгүй байна. Манайд хангалттай цэцэрлэг түрээлэн байна. Энийгээ тордоо цааш нь хөгжүүлж авчих хэрэгтэй. Зарим нь марга малын хашаа олчиход шүү дээ. Энэ юмнуудыг бид нар гэж. Энэ бол бидний зүгээс бол улс төржилт байхгүй нэ гэж харж. За тэгэл намжирхаал энэ төр гэсэн юм. Тэгээ мэдээж хэрэг янз бүрийн бүх юм хүн таалагдахгүй
шүүмжил ирж байгаа шүү дээ. Аа явж л байдгийг ярьж л би бол тэрийг нэг ач холбогдол өгдөггүй. Тэгээ өөх тосороо ус тосороо ялгараад гараад ирэх байх гэж бодож байна. За ярьслаа өгсөнд баярлалаа.